Ганагийн сүгт давтай морил. Амралт аялал зугаалгын удирдлыг хэлж байна. Иймд Ганагийн сүгийн сонсогч та бүхэн аян замдаа анхаарал болгоомжтой оролцоорой гэд хэдэн зөвлөгөө хэлье. Замд гарахын өмнө машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж хамгаалах бүсээ заавал үслээрэй. Нойр дутуу, ядарсан, эсвэл цогтууруулгандаа хэрэгэлсэн үедээ хизээч жолоо битвэрээрэй. Ялангуяа орон нутгийн замд эсрэг урсгал руу эрсдэлтэй гүйцэж дөрүүлэх, хурд хэтрүүлэх, хамгаалах бүс хэрэглэхгүй байх зэрэг нь хамгийн харамсалтай ослуудын гол шалтгаан болдог. Хэдхэн секунд хожих гэж яарад хэрэггүй. Өөрийнхөө болон бусдын амнаас эрүүл мэндийг хамгаалан эрхэм жолооч та аян замдаа болгоомжтой яваарай. Танд болон танай гэр бүл, найзуудад аз жаргалтай дурсамж дүүрэн аяллыг хүсэн эрхвэ. Энэхүү цуврал нь батлагдаагүй үлгэр домгийн шинжтэйч хүмүүсийн дунд ам дамжин яригддаг хууч ширээдүүдийн бөгөөд таны амралт чөлөөцөгт зэрвэлсэн билээ. Би 2008 онд Өмнө Зүгийн нэгэн аймгийн суманд урд нь хятадууд гар аргаар ухаж байсан алтны чулуун ордны уурхад хамгаалагчаар ажиллахаар хуурай ахыхаа удирдлагын дор очиж билээ. Тухайн үед үйл ажиллагаа нь хараахан эхлэх байсан. Манай харуулын пост үндсэн 2 зэгтэй. Нэг нь Төв кемп, нөгөө нь кемпээс хойш 2 км-ийн зайд орших уулан дээрх пост. Хойд цэг рүү 2 харуул 14 хоногийн хоол хүнсээ бацааж гараад солигддог жамтай. Зурагт интернет байхгүй гэл стооцвол хийгээд байх ажил багтай тайван сайхан амралтын газар шиг л байдаг байлаа. Тухайн үед Бээжингийн Олимп эд дундаа үргэлжилж байв. Хамт ажиллаж байсан ах бид хоёр өдрөөр ээлжлэн Төв кемп рүү очиж жудогийн бүх боксын бадрууган сэрдэм нарынхаа тоглолтыг зурагтаар үзэж дэмжинэ. Тэгж очих хүртэл биднийг хариуцаж ажилуулдаг байсан хуурай ах маань. Та хоёр орой харуу бүрүүгээр энэ хооронд битгий ганц нэгээрээ алхач. Харанхуй улсан л бол мотоцикл юм уу машинаар хөргүүлж өгөөрэй гэж хэлэл захидаг байл. Би ч гайхаад хойд эцэг дээр цуг байсан ахаасаа бүрвэха хуурай ах ягаад харуу бүрүүгээр битгий ганцаар алах гэдэг юм бол гэж асуудал. Ногоон дээлтэй хүүхэн харагддаг юм а гэхэн тэр. Би ч дотроо ах худлаа ярьж намайг цаашлуулчлах юм байлгүй гэж бодож амжтал ах үргэлжлүүлэн. Хэдэн жилийн өмнө энд хятадууд алт ухаж байхдаа биеэ үнэлэгч хүүхэн авчираад хэрэглэж дуусаад алаад ухаж байсан нүхэндээгэд болчихсон гэдэг юм бэл. Тэрнээс хойш энэ аваар үе ногоон дээлтэй хүүхэн тарлаа гэж нутгийнхаа ярих болсон гэж хуучилсан. Ер нь тэр газар намхан толгод ихтэй, жалга гуйх, тойроод битүү хэрэг сүртэй. Тэгээд ч хүн тавьдаг оршуулгын газар нь кемпээс урагшаа ердөө 5 км-ийн зайтай ойрхон. Гэсэн ч надад онцгой сони мэдрэгдэлгүй байсаар намар болж хот руу буцсан да. Ингээд 2 жилийн дараа буюу 2010 оны зун нөгөө кемп дээр дахиад ажиллахаар очлоо. Энэ удаад их сургуулийн дадлын оюутнуудтай цуг лицензтэй талбайгаас хөрсний дээж авах ажил томилогдов. Бидний дээж авах ёстой талбайд нөгөө кемпээс урд 5 км-т байдаг оршуулгын газар ч хамаарч байлаа. GPS-д зоосон зэгийн дагуу явж дээж авсаар оршуулгын газарт ойртох тусам 30-аас 50 метрийн радиус дотор 1-2 хүний гавлын ястай тааралддаг байвлав. Эхэндээ ч их эвгүүл байдаг байлаа. Сүүлдээ дасал болно гихчээр заримыг нь хурцэн дээрээ тавьж дээш өргөд хоёр руугаа гоцоолгож найзтайгаа зураг даруулж баятай зураг хөргөө хүртэл даруулдаг болов. Энэ олон гавлын ясны тухай цуг ажиллаж байсан нутгийн ахаас асуухад энд өмнө ихээ том будтай хийд байсан гинлээ. Их ядлаг хэлмэгдүүлэлтийн үед лам нарын хороож сүм хийдийн шатааж устгасан гэдэг. Энэ гавлын ясуу тэр лам нар ягл байх гэж тайлбарласан. Ингэж явсаар бараг сар гарангийн дараа нөгөө оршуулгын газарт тулж ирлээ. Удирдлагаас бидэнд оршуулгын газрыг тойрч хараад цаа талаас нь эхэлж ажлаа үргэлжлүүл гэсэн заварчилгаа өгсөн. Тэгтэл цуг явсныг өвчгнөр нөхөр хүний аман хүзүү болж авдран давил баяждаг юм гэдэг нарантуулцах дээрээс юм хайж байгаа юм шиг л булшнууд дундуур туучаад орхилоо. Булшны чулуун дунд явж байхдаа аман үзүүний яс нь хаана идэх юм бэ? Доошоо ухаад заагаад өгчөөч гих ухааны юм яриад бас л их дайлчхан явна. Тэгсэн чи яг тэр оройноос эхлээд өнөөхөх амар халуурсан. Бүр 3 хоног дараалж харлуураад ямар ч юм тарианд дийлдэхгүй болохоор нь ажлаас нь буулгасан. Сүүлдээ сураг сонсох нэ үзэж хардаг хүнд үзүүлсэн чинь болохгүй юмар оролцсон байна гэж хэлээд баахан лам бөөгөр явж аргалуулсан гинлээ. Зуны дунд сар шавдрахтай зэрэгцэн алт боловсруулах үйлдвэрийн шав тавигдаж лам хуврагууд ирж өдөржин номгөр муншлаа. Жохом эндээс л байдал маш эвгүй болж гэлсэн. Үйлдвэрийн шав тавьсан оройноос эхлээд
ойролцох малчин айлын хүүхдүүдийг харуу бүрийгээр малаа хотлуулах гэж байхад улаан хормоотой өндөр хар юм хөөж айлгсан гэдэг яриа гардаг юм. Маргааш өглөө урдан цуг ажиллаж байсан давга ээгээд хоёр харуул залуу үйлдвэрийн барилгын хажууд барьсан гэрт очиж хонсон тухайга надад ирсэн юм. Үйлдвэрийн барилга нь кемпээс километр өрөхгүй ойрхон баригдаж байсан юм л та. Мань хоёр өчигдөр кемп дээр байж байгаад харанхуй улсын үйлдвэрийн гэртээ очиж онохоор моциклтэй явсан юм. Тэгээд гэрийнхээ үүдэн дээрээ түлхүүрээ мартснаа санаад давга ганцаараа буцаж түлхүүр авахар тавьглаа. Давгааг яг үйлдвэр хажуугаар давхиж гарахтай зэрэгцээд хажуугаас нь хөл хэсгэрээ улаан туяатай өндөр хар юм урд урн гинтгэ ороод ариулчихсан. Гэхдээ давгаад ямар нэг юм мөрөгсөн мэдрэмж төрөөгүй би нэвтээрээд гарчихсан гэсэн. Яг энэ үед би гэрийнхээ гадаа хүлээгээ зогсож байтал хажууханд чингэлэг хувааж хийсэн харуулын жижигхэн бүүтгэний хархийн булангаас өндөр хар юм байн толгоогоо цухалцуулаад хараад байх шиг нүдний буланд сүмэлцээд байсан. Би бараг өмдөндөө тусаахын даваан дээр давгаа давхиад хүрээд ирсэн. Тэгээд хоёулаа гэрийнхээ цоожиг онгойлгоод орох гэсэн чи хаалганд гажчихсан юм шиг эсвэл дотроос нь түгжчихсэн юм шиг онгоодгүй. Хэсэг ноцолдож байж арай гэж онгойлгосон чинь шалаар битүү хар орхоо болчихсон байсан. Яг нөгөө хүн чулууны нулимс кинон дээр гардаг хар орхоо. Тэгээд гэрэл асахтай зэрэгцээд нөгөө орхоонууд сарнаад бутраа талгуулсан гэж хүлээ. Миний бодлоор тэнд байсан хийц үйлийг ламнаар ирж номон шаада догшруулсан болов даа л гэж боддог. Хэд хоногийн дараа үйлдвэрийн сэндвичийн барилгын ажил дуусаж оюутнууд буцууг цааж боллоо. Хүмүүс буцаад кемп хийцгүүрч элүүлхэн болов. Би үлдэж хамгаалагчаар үргэлжлүүлэн ажиллахаар шийдээд байсан юм. Сүүлчийн өдрөө бусад харуулуудынхаа гэрт орж нэгдэж амжилгүй кемпийн хаалт тэмдэглээд жоохон халамцуу хуучин барилж байсан гэртээ ганцаараа орж хонов. Шөн дунд гинэт сэржгэлээ. Нүдний буланд цайварын бүрдэлцгэр нь орны толгой тийш хартал. Миний орны толгой харалдаавах орны дээд хэсэгт цайвар саарл хүн дүрстэй зүйл чимээх ус сууж идэх юм даа. Уус юм шуудлах гарчихсан. Пистанахогоо шал толгоогоо өнжилтэйгээр нөмрөөд үүр цайтал хөдөлгөнгүй өвцсөндөө. Хүн ер нь тулсан газар юу ч хийж чаддаг юм билээ. Үүр цаймагт дээд орлогоо эргэж чаралгүй шууд босчгүйгэд гэрээс гарсан да. Тэгээд харуулуудынхаа гэр түүхнэж аваад ахиж тэр гэрэлүү нэг чагаагаагүй. Надад дахиж элдв сони юм үзэгдэж харагдаагүйг бодоход тийм ч хөнөөлтөй зүйл байгаагүй юм байх таа л гэж бодогддог юм. Илүү болон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болов. Баярлалаа. Та яг одоо Ганагийн сүгтэй хамт байна. Энэ бол надад биш манай аав ээж нагац их жимээ болон дүүнерт маань дараалан тохиолдсон сонин бөгөөд аимшигтай явдлууд. Би айлын том доороо нэг эрэгтэй дүүтэй одоо бас 5 настай хоёр ихэр охин дүүтэй. Манай хотод байдаг өгөөд ихэр дүү нарыг маань ойж хүрээгүй жаахан байхад нэг зүүн хөдөө нагац ихчин хэрэг явсан юм. Өдөрхөн гараад яг нар жаргаж харуу бүрий болохтой залгаад зорисон газар очлоо. Уг нь ерөөсөө уйлдаггүй томото дүүнер маань тэнд очисон цагаас эхлээд оройжонго унтаж чадалгүй уйлсан. Сүүлдээ болохоо байгаад ямар нэг юмнаас ажтай гэж ширээлж өгсөний дараа л арай гэж нэг юм тайвширч унтсан. Маргааш нь бид жоох хүүхэд болохоор гэрээс санаад ийш тийшээ явж чадахгүй байгаа болов уу гэд хот руугаа буцсан ч гэрт очисон хонооч дүү маань үлсээр л байлаа. Ээж аав хоёр маань нэг хүүхдээ тусдаа аваад унтдаг юм. Аав цаад өрөөнд нэг дүүтэй, би том дүүтэйгээ жижиг өрөөнд, ээж зочны өрөөнд өнөх, үйлээд байсан дүүтэй маань газар болон орон дээр унддаг байв. Тэгтэл тэр шөнө ээж унтж байхдаа сэрсэн чимшиггүй чимшиг нэг сонирн байдалд орж. Гэр доторх бүх зүйл өөрсдийнх нь ундаж байгаа нь яг л тод харагдаад байж л дээ. Манайх үүдэндээ ойрхон галтгоотой 3 өрөө байр байсан бөгөөд ээж сэрүүн унтаа хоёрын завсарт гівтэж байхдаа өвдрүүгээ хартал хөргөчний хажууд маш өндөр том хар юм өөрлөн ширтэж зогсож байсан гэсэн. Ээж айж өрлөө ташгираад байсан ч хоолоо нөх тарахгүй хэн сонсохгүй ажилдээ. Тэгж тарчилж байтал ашгүй дүү маань чанга хөлж ээж арайхи хөдлөгдөг болж. Ийм байдалд 2 удаа орсон гэдэг юм. Тухайн үедээ ээж биднийг айлгахгүйгээд юу ч хэлээгүй бөгөөд сүүлд гэртээ хүн дуудаж үзүүлэхэд харуу бүрийгээр нялхнаатай хүүхэдтэй ийш тийш явж болдгоо юм. Нялх хүүхдийн мэлмийн хагдаг байдаг болохоор муухай ямаараа дөөртөө дагуулчт юм а гэж сануулсан. Бас нэг явдал жилийн өмнө тохиолдсон.
Банкнд ажилладаг наг зэгч маань ажлынхантайгаа тэрэлж рүү амархаар явж 2-3 хонцоход иржилдэ. Гэтэл ирсэн цагаас эхлээд нэг л сонин тав гүйцэж биеийг зарс хийхэд гэж. Юм оёх дуртай хүн болохоор өрөөндөө юм оёод сууж байтал араас нь хүн илээд байх шиг сонин мэдрэмж төрсөн гэсэн. Тухайн үедээ тоолгүй өнгөрөх гэсэн ч тэр хий зүйл нь улмал биеийг нь илж талаад болохоо байхаар нь бөө хүргэний дуудаж үзүүлтэл. Нэг эрэгтэй хүний сүнстэйгээ тэрсэн байна. Уул ус байгальд амарч явахдаа хаа саймаагүй арх ууж болохгүй хүнийг согтуу үед сүнс чөтгөр амархан олзолдог юм гэсэн. Бас манай эмээг их долоон буудал бэлгэхээр байдаг юм. Их хуран сайхан дээл уйдаг хүн л дээ. Бас л жилийн өмнө таньдаг хоёр хүн нэрж хэмжээг өгөө дээл хийлгэхэр болж. Тэгэхдээ нөхөр нь эмээгийн унддаг орон дээр хэвтэж сууж яваад явсан байна. Эмээг их муур тижээдэг бөгөөд нөгөө хоёр хүнийг явсны дараа муур нь гэрт орж ирсэнээ яг тэр орлоо хараад л ойртож чадахгүй айхтар орилоод гэлж. Сүүлдээ ч муурнаасаа хайж сүнс чөтгөр болчихоо яач вэ чигээд дахиад бөө хөргөний дуудад үзүүлтэл. Хоёр хүн танаад юм жирээд ороод ирч. Тэгээ яг унддаг орон дээр чинь сууж рөөгд байсан болохоор дагж ирсэн юм танаад үлдчих гэж. Өөрийн унтаж хөвддөг орон дээр хамаа намаагүй хүн суулгаж хөвдүүлж болохгүй гэж үлээ. Аавд маань бас залуу багт нь олон сони явдал тохиолдож байсан гэсэн. Намайг нэг ойтой жаахан байхад аав хадлан тариалан эрхэлж ээж бид хоёр сумын төвд аав хадлан дээр хондог байлаа. Нэг өөр аав машинтайгаа хот руу явж байх зам нэг хүүхэнд харахаар нь энэ хавийн айлын хүн юм байх тэгээ замаас авч. Тэгтэл нөгөө хүүхэн нэг газрын нэр хэлээд тэндэ буусан байна. Аав шөнө болоод нойр нь хүрээд байсан тул жоохон цаашлаад машинтаа унтаж өглөөр төдөлхөр шийдэж. Хамаг хаалгаа түгжээд унтж байтал цонхыг нь зөхөөдөж байгаа шиг болоход сэрсэн чи юу ч байсангүй гэв. Жирэхэд эргэн тойрны ардтал хамаг хаалган түгжээтэй байсан машины арын судалд өнөө хүүхэн сууж байсан гэсэн. Аав залууч байсныг хэлэхүү айснаа мэдэгдэхгүйгээр тоохгүй байгаа юм шиг жүжиглээд өнөө хүүхнийг буусан газарт нь буцааж болгосон гэдэг. Тэгэд маргааш нь гигэн цагаан өдөр замаар явж байгаад осол дорж гараа ухалж байсан гэлээ. Сүүлд бөөд үзүүлэхэд хол замд харанхуй шөнө хээрийн хүн битий авч бай. Хээрийн юмны дайралган дуртжээ гэсэн байсан. Мөн том дүүг маань төрсний дараа аав найзтайгаа арх уужгаад малгайгаа хийчихэж. Тухайн үедээ тоогоогүй удалгүй дахиад осолд орсон ч азар гайг өнгөрсөн. Тэгээ лам хард үзүүлэхэд эрэг хүний хиймэр малгай бүсэндээ байдаг юм. Малгайгаа аяснаас хиймэртэн доройтож гэж зэмлэж байлаа. Ер нь энэ мэдчлэн манай гэрийнхэнд олон сонин аимшигт явдлууд тохиолдож л байсан. Гэвч надад хизээж тийм зүйл харагдаж мэдрэгдэж байгаагүй. Би багасаа л амьтанд маш их сайн гудамжны нохоо муурагч өрөвдөд хийжээчдэг өгсөн байсан юм л да. Тэгээд бөө надад чиний хайрлсан бас чамайг хайрлсан нохоо муурнуудын чинь сүнс чамайг байнга дагаж хамгаалдаг болохоор л чамд юу ч мэдрэгдэж харагдахгүй байгаа юм штэ гэж хэлхийн сонсоод би үнэхээр их дотор хачин болоод хол очиж байгаа зөндөө үйлчүүлээ. Хэрвээ та өөрт тохиолдсон явдлаа ирүүлэхийг хүсвэл Instagram-ын Гана ТV болон Facebook-ийн Ганагийн суваг хуудас руу бичээрэй. Таны крилэр цэгцтэй алдаагүй хэмэл оюун ухаанаар биш зөвхөн өөрөө бичсэн бичвэрийг уншиж үзээд газар ус хүний нэр онцгийг нь өөрчлөөд оруулах болно. Маш олон хүн болсон явдлаа явуулж байгаа учраас мессеж бүрт тэр дор нь хариу өгч амждаггүй. Гэхдээ заавал хариу мессеж voice явуулдаг шүү. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.